Сайн байцгаана уу мөгсөн байна. Өнөөдөр хэдүүлээ Blush-тай хамт нүрээ бодцгаая. Би skincare-ээс хийгээд ирсэн учраас одоо шууд base-нд оръё. Нарны тосонд болохоор mineral sunscreen гэх юм уу? Хурдан шингэдэг нарны тос. Тэгээд уул нь ингээ хоёрыг түрхэд болцдог ч гэсэндээ би ер нь бол гурвыг түрхдэг л дээ. Тэгээд зөвхөн нүүрэндээ түрхэд дуусахгүй юм бас хүзүүрүүгээ харуулна. Тэгээд миний нүүр нөгөө өөрөө амар тослог учраас суурандаа бүр хитрхи их юм түрхэж болдоггүй. Шингэхгүй аяга муухай болоод идэв. Ингээ бүр маш глоугүй болсон байгаа биз. Одоо бүр амар глоугүй болгох primer түрхэнэ. Энэ юм jelly шиг. Би нөгөө 10 жилд байхдаа primer дээр гэж юу ч хэрэглэдэггүй байсан аахгүй юу. Зүгээр шууд бараг ээжээр гуйлган барин нарны тос худлааны нүрхээл тэгээд крем өдөр шууд өгчдөг байсан. Тэрнийхээ хор уршигт одоо бол би амар том нөхцөлтүүдтэй болсон учраас заавал primer төгсөж байгаа. Тэгэхгүй бол бүр хаяада бодогны цаанаас миний нөхцөл ингээд сайн уу гэдэг. За base ингэж тавьчаад одоо base буюу нарны тос primer дээр тавьчаад шууд кремээ түрхдэггүй хатаадаг эхлээд энийга нэг 5-10 минут хатаана. Тэгвэл амар шил төшиг хариж байна надад. Та хэд нэг хак гэж бодсон юм хэлэхэд primer foundation ч юм уу хэрэгэлдэг крем чинь яг юм ижилхэн брендийнх байвал хамаагүй дээр юм байна лээ. Би болохоор нөгөө нэг тийм юм мэддэг байсан болохоор нэг тосон суурьтай primer, нэг усан суурьтай крем гэдэг зааж өгдөг байсан аахгүй юу. Тийм болохоор зүгээр нэг брендийн нэг ижил төстэй хоёр бүтээгдэхүүн ашигладаг бол даваа тал болж болд юм бэлээ. Тэгээ яг үүндээ 10 жилдээ нүрээ бодож сурснаасаа хойш би яг тэр бодолтаараа өдөө хүртэл бодож байгаа. Тэгэхээр shout out to my 10 жилийн охтууд. Миний бодолтыг үнэхээр надад зааж өгдөг байсан. Нүүр бодолтой хамгийн том зүйл миний бодлоор blend буюу тараад шингэх хамгийн чухал санагддаг. Ягаад гэхээр эцнээ ингээд амар гоё ярьстай, гоё ингээд бодсон байгаа хэрнээ одоо сүүдэр тавих нь ингээд харагдаад тэгээ blush нь яг энд байгаа нь ингээд тараагдаагүй харагдаад ах юм бол өмнөөс нь ингээд тарахад өгчмөр санагдаад идэв учраас хэдүүлээ маш сайхан жигд тараагаад жигд бодвол тэр л ер нь point л гэж бодож штеп. За би одоо ингээд кремээ тавиад суурай тавьчихсан учраас ерөнхийдөө нэг юм flat буюу яг суур цав цагаар идэж байгаа. Тэм учраас хэдүүлээ ам оруулахаар blush-а тавьцгаая. Тэгээд тосон суурьтай ийм blush байгаа. Би ер нь яг нүрийнхаа энэ хэсэг дээр амар их тавьчихдаг байсан байхгүй юу? Яг ихээр трендээ дагаад гэх юм уу? Одоо угаасаа ийм тренд болж байгаа юм чинь энд нь л тавьчих гэж тавьдаг байсан. Тэгтээ миний нүрийн хэлбэр чинь тренд дагаж өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм болохоор яг өөрийнхөө нүрэнд тохирсон хэлбэртэн тохирсон бодолтой болох шиг чухал юм байдаг юм байна лээ. Буцаад спонжороо бленд хийн. Тэгтээ бленд одоо тарааж ийн гээд нийлэнхтүүд нь тараагаад ярилцаж болохгүй. Энүүхэнд нь л ингээ хөөрхөн уусгаад өгөх хэрэгтэй. Би хаймар тараагаагүй ч гэсэндээ ингээд хөөрхөн уусгаад өгчихсөн. Одоо сүүдэр рүү орно. Тэгтээ сүүдэр маань паудер нь ч гэсэндээ би шууд тавьчихтий. Ийм сүүдэр гэдэг зүйл бол тийм ойрын зүйл надад бол биш. Тийм болохоор зүгээр л. За нэг энэ хавьд нь ингээд хогоод хүнхийчүүлээд хүн байна гэж утсан газраас ялаад байдаг. Би сүүдэр тавьж сурж байгаа. Тэгээ доод талаа нь ингээд сүүдэрлчээр ингээд шонтгоор харагддаг юм байлээ. Одоо болохоор хоёр талаас нь ингээд жоохон хасна. Ингэж. Тэгээд ингэж. Инхээр энд ингээд одоо нэг юм сүүдэр шиг гарч байгаад энэ дээр нь бас пинкчдэг. Хамар чинь ингээд өндөрчлсөн. Тэг ингээд жоохон шонтойцсон байгаа шүү дээ. Тэгээд яг энэ хэсгээр нь ингээд таслаад өгөхөөр протеино шиг харагддаг. Yes, би протеино шиг хамар гоё гэж боддог тийм шонтгор юм.
одоо энийгээ бас энэнгээрээ л ахаад блэнд хийн. Bronzer тэгээд contour гэж хоёр байдаг юм байлээ. Би болохоор яг зүгээр л энэ хоёр different shade буюу энэ нь хүүтэй ашигтай хүний хүнд зориулагдсан, энэ нь болохоор ингээд бор хүнд зориулагдсан гэж боддог байсан. Тэгсэн чинь яг үнэндээ зүгээр хоёуланг нь хамт хэрэгсэн ч болно, тус нь хэрэгсэн ч болно. Гэтэ миний хувьд бол хамгийн үр дүнтэй санагдаж байгаа нь болохоор хоёуланг нь ингээд хоршуулад хэрэглэх байгаа. Тэгээд яг нийлэнхт нь сая ингээд бронзероо тавьчихсан болохоор одоо ийм сүүдрийн саарл өнгөөр нь яг ийм гүн орох хэсэгт нь ингээд жоохон тавиад өгнө. Яг энэ хэсэгтээ бүр ингээд миний арьс ингээд хохоогоод орсон байгаа ч тийм. Энийг улам ингээд доош нь жоохон татаад энэ яг жоохон тотлоод өгч байгаа л гэсэн үг. Тэгэх юм бол илүү ингээд snatched гэдэг үг юм шүвгүйсэн турхай харагдана. Ер нь гэхдээ таргаснаас хойш бол яаж нүрээ турхай харагдуулах уу? Яаж ингээд буцаад нарийнхан харагдах уу гэж амар их боддог болсон. Тэгээд одоо тэгэхээр хэдүүлээ сүүдрийг тавьчихсан, плаша тавьчихсан. Хамрынхаа сүүдрийг тавихаа марцсан байна. Шууд паудер түрхэжсэн саналаа. Хамрынхаа сүүдрийг бас яг тавьсан газрууд дээрээ арай баг л хүргээл авна. Яг ихээр амар ингээд хүнхээлэгцэн юм шиг харагдуулж чаддаг байхгүй юу? Ийм саарл сүүдрүүд бол суураа ерөөхдөө нийлэнхт нь тавьчихсан байгаа учраас одоо шууд паудераа тавина. Тэгэд би бол паудерыг нэг амар ихээр нь шууд тавьчихдаггүй. Багаар тавиад өдрийн турш юу нэгээд багаар сэргийгээд явдаг. Тэгэхгүй яг нүрээ будаад хамгийн ихэнх нь ингээд чигжээд тавьчихаар эхний 2 цаг бол амар зузаан бодсон юм шиг харагдаад байдаг. Бас кейки болчдөг учраас тааруулаад баг тавиад тэгээд угаасаа тослог учраас буцаад тослогтон гут нь буцаагаад жоохноор сэргээгээд явдаг. Гэхдээ гол нь тэр паудер тавих зайн ойр орхон байна гэсэн үг. Би ч нөө тослог арьстай учраас гээд амар их паудер түрхчихдэг байхгүй юу. Тэгээд тэгж паудер их түрхэх тусам нүүр маань нэг юм шавран харагддаг байсан юм. Муухайгаар хэлэхэд бол. Тэр нь одоо сүүлийн үед чинь иймэрхүү glowy бодолтууд амар тренди болоод байгаа гэж сонссон. Гэрэлтэнд кул гэж харж байгаад яг аль хэсэгтээ таруул зүгээр юм шиг байна гэв. Энэ бол мист байгаа. Паудраа түрхчээд араас нь цацгаар паудер маань бүр ингээд чигжигдээд орчиж байгаа юм шиг санагдаад байдаг болохоор яг паудрын араас нэг цацаад тэгээд бүтэн будалтын араас нэг цацчихдаг юм маань байгаа. Яг юм гоё ус шиг шүшигж байгаа сте. Одоо хэдүүлээ нүдэ будна гэдэг чинь бол маш өөр будалтууд надад байдаг. Хотлоодлаа. Яг л нэг л будалтаа ер нь сүүлийн үед амар өөрчлөлмөр санагдаж байгаа. 10 жилийн төгсөөд 3 жилийн будалттай явсан болохоор би үнэхээр л сулмаар байгаа. Гэхдээ энэ будалт чинь 3 жил будагдсан гэхээр гаранд бол амар амархан орцсон. Тэгээд амар хурдан будаад дуусчих гээд байгаа байхгүй юу? Би ингээд одоо шингэн контур ашиглаж чаддаггүй. Тэгээд нөгөө харандаан контур ч гэсэндээ ашиглахдаа ер нь жоохон муу. Тийм болохоор зүгээр юм бараан тэн авч агаад тэгээд юм нарийнхан багсаар контур шиг юм дурчвал надад амар амар санагдаад байдгийг. Тэгвээсээ бодолт чинь ямар ч дүрмгүй штэ. Өөртөө юу хүснээрээ хийгээл юу дуртайгаараа яаж харагдмаар байгаа гэл. Тэгээ бүр жоохон байхад манай ихч миний нүрийг амар их бодож өгдөг байсан. Тэгэл тэрнээсээ болоод гэсэндээ ер нь нүрээ бодуулах ч юм уу тиймэрхүү талдаа амар сонирхолтой болоод тэгээ ихчээгээ дандаа гуйдаг заяа. Анаа миний нүрийг бодоод өг. Анаа ингээд өг, тэгээд өг. Би одоо юм явах чинь ингэж чинь гэл. Тэгэл тэгвэл манай ихч амар залхдаг заяа надаас. Тэгээд наваа ингээд ямар нэг юмд явах чинь ингээд үнэхээр миний нүрийг халтуурчдаг. Тэгэл худлаа үнэн ингээд алгадаж крем төрсөн болоод тэгэл нэг контур ингэсэн болоод цаа яв гэлтэн нүүхэн амар баярлалаа заяа. Өөс түүний хайртай ихч гэл. Одоо бодоод ахаар юмш тохиолддог ус байхгүй юу? Би сормоос амар их наад сурж байгаа сүлээд тэгээд өнөөдөр надад ийм 2 төрлийн сормоос байгаа. Би тэгээд аль тохирохыг харж агаад наа гэж бодож хоёуланг нь авчирсан. Энэ нь болохоор энэрийн битээ дагаараа би зүгээр ашиглаад буцаагаад натсын энэ дахин ашиглаад
болох юм. Манай аа бүр амар лаг сурмустай хүн байдаг байхгүй юу? Бүр үнэхээр лаг сурмустай зөв хинч харсан ингээд хөөх үнэхээр лаг сурмустай юм байна гэж хэлэхээр тэгээд манай эрэгтэй дүү бас яг юм миний байгаа сурмусыг 4 дахин нуглаа тавьсан юм шиг урт өтгөн сурмустай. Тэгтээ бас тэг аавын ачаар хөөрхөн сурмустай болсон юм болсон. Тэгээ хүмүүс хаяада миний сурмусыг хараад бодцсон сурмусыг маань хараад сурмус наац юм уу гэж асуудаг. Тэгээд одоо би сурмусаад эргэлхчээд шууд ерөнхийдөө бол сурмусаа наачдаг. Тэгээд төгсгөлөөр нь нааж байгаа бол уртлаар нь жоохон буддаг ч юм уу. Эсвэл бүтэн наачих юм бол ерөөсөө сурмусаа будахгүй наачдаг. Сурмус наана гэж 2-3 сурмус авчирчаад хямсаага мартцсан. Тэгээд одоо 2-3-гаа ашиглаад хямсаа болгоцгоё. Сөвчмэр тэгт одоо яа их вэ? Actually болчлоо. Хүү яа найзуудаа хямсаа хэрэггүй байсан юм биш үү? Сундгаа харагдаад байгаа ч гэсэндээ би үргэлжлүүлээд дэшегээ сурмус наачна. Тэгээ уртлын энэ сурмусныхаа будгаар бодчихаар яг юм сурмус хэлсэн юм шиг цэвэр харагдана. Нүглийн нүдийг гурлаар хуурна гэхдээ жоохон салгаал байх шиг байна л та. Нөгөө хямсаагаар ингэж хоёр талаас нь авчиж чадахгүй ч гэсэндээ бас чадхаараа л хуруугаараа түлхэж наагаад байна. Гэтэ ялгаа бол бүр галзуу байгаа биз. Ерөнхийдөө миний бодолтод амь оруулдаг юм сормос л гэж би бол боддог. Плаш ч юм уу, сүүдэр мүдэр гэхээс илүү зүгээр өөрөө бодохгүй байгаа үедээ ингээд сормосоо айтайхан дэрвэлгээд хөнгөн сормос наад гэсэн үү, сормосоо жоохон будчих гэсэн үү. Тэгэх юм бол тэгээл хөрхөн эмхтэлээ харагдаад идэв санагддаг шүү дээ. Ер нь хүүхдтэй кинон дээр ч гэсэндээ сормос яг ингээд ижлэхэн хоёр дүр тавьснаа сормосын зүгээр зураал тэгээд энэ нэмэгтэй дүр, энэ нэрхтэй дүр гэдэг болохоор би бол сормосыг маш хүчтэй зөвлөл гэж боддог. Ингээд ер нь бол нүд сэргээл өвчөж байгаа юм тест нүдээ. Тэгээд одоо уртлынхаа хэсэгт ерөөсөө сормос нагаагүй учраас уртлынхаа хэсгийг одоо дүүргээд сормосоо жоохон будчихад болоод явчихна. Миний сормосны будагдaltaй амар шүдэнчиг байгаа зү. Яг шүдэнчиг байгаа. Одоо хөмсгөө жоохон тодлоод, самнаад, уруула бодаад тэгээд ерөн манай бодолд ингээд дуусгах төгч юм. Миний хөмсөг яг өөрийн маань нэг тасаагүй хөмсөг бүр амар өтгөн хөмсөг гэдэг хэвгүй. Өтгөн ч гэж тийм өргөн, шинхэн ярины өргөн. Тэгээд би тэрнээс амар хичээд байдаг байсан болохоор тэгээ бас манай ангийн хүүхдүүд намайг өтгөн миний хөмсөгийг зүгээр л тарцсан зэрлэг мэрлэг гэж дууддаг байсан байхгүй юу? Тэгээд тэр нь амар сэтгэл хүн дээр тусаад би зүгээр хөмсгөө амар нэрийнхэн болгож ирсэн. Гэтэ би одоо яг тэр хөмсгөөрөө үлдээсэн бол амар гоё харагдах байж тийг хаяад амар харамсдаг. Сүүлээрээ жоохон шингээд байгаа болохоор сүүлээр нь ингээд амар боллаа. Тэгээд уруулаа будахаас өмнө сая паудра тавьчихсан учраас паудрам блаш давхарлаж тавьж байгаа. Энэ хоёрын өнгөний ялгааг бас хараарай манайхаа. Энэ нь бол юм суур ягаан байгаа ч тийм. Энэ болохоор би нэлээд улаавтар ягаан. Тэгээ би ерөөхдөө бол яг төгсгөлд нь нийлэнхтэй тавьсан энэ ягаан дээрээ нэмээд жоохныг амтлага болгоод тавьчихдээ. За уруулаа вэ штэ. Би зүгээр амар энгийнээр будъя гэж бодлоо. Эхлээд ямар ч тач боолом түрхээд уруулан дээр байгаа нөгөө нэг илүүдэл кремүүдээ авчий. Боолом түрхэж байгаад арччихаар уруул нөгөө хойр ашихгүйгээр аюу гоё крем нэрчигддэг байхгүй юу? Будалтайх өмнө ч гэсэн тэгээ боолом аюу зузаалаад түрхцэндээ болдог. Гэтэ надад заяа ийм кремтэй байгаа уруул маань яг үнэндээ амар таалагддаг. Одоо ингээ бүгдийг харилцаад авчихаар ер нь нэг юм дарбайтлаа будсан юм шиг юм сонио харагдаад байдаг байхгүй. Хамгийн сүүлийн алхам бол уруулаа будна. Гэтэ би уруулаа яг үнэндээ өнгөөр будахаас сүүлийн үед жоохон зайлсхийгээд зүгээр юм өнгөлөгч глоссоо буддаг болсон. Тэгээд энэ болохоор зүгээр юм уруул томсгодог өнгөлөгч байгаа. Тэгээд түрхчгээр нөө нэг хорс одоо томруулагчдаа хорсоод жоохон улаацдаг учраас яг болно. Тэгээ нүдний хавард бас жоохон саа тавьчих. Во. За ямар харагдаж байна дүү да?
Миний өдөр тутмын бодолд нэг иймэрхүү болж дуслаа. Тэгээд өнөөдөр үзсэнд баярлалаа. Плаштай хамт байгаарай. Баяртай.